За асуумын сайт мэдээллийг Сүхбаатарын талбайгаас шууд дамжуулан үзүүлж байна. За яг одоо 19 цаг 10 минут болж байна. За өнгөрсөн одоо бямб гараг буюу 12 дугаар сарын 13-ны өдөр нэг харамсалтай мэдээ гарсан. За энэ нь юу юм гэхээр олонний одоо сошиал мэдээлэлд олонний танил болсон осор жамаа одоо амь насаа алдсан гэдэг мэдээлэл гарсан юм а. За тодруулах юм бол осор жам маань бусдад задуулж 10 хоногийн өмнө буюу 12 дугаар сарын 3-ны өдөр гэмтэл савг судал үндэсний төвд одоо хүргэгдэж 10 хоног одоо сэхээ авахгүй байсаар хагаад амнасаа алдсан гэдэг мэдээлэл гарсан юм а. За тэгвэл яг одоо Сүхбаатарын талбайд иргэн одоо талигаж осор жамаад одоо зориулж одоо эмгэнэл илэрхийлж хүндэтгэлийн зул асааж байна. За та бүхний харж байгаагаар одоо хүмүүс ирээд одоо зулаар зүрх асааж осор жамаа гэж бичсэн байдалтай харагдаж байна. Нэлээд олон хүмүүс бас түүний одоо түүнийг байхгүй болсонд ингэж эмгэнэл илэрхийлж хүндэтгэл үзүүлж байна. Дахин мэдээлэхэд одоо талигаж осор жамаа өнгөрсөн 2024 оны 9-р сард одоо гудамд явж байгаа дүүл таних хүмүүст готголуулж байсан. Мөн 2024 оны 11-р сард одоо хамт архитан согтурж байсан хүнтэйгээ муудалцаад за түүндээ одоо бас дахин готголуулсан гэдэг мэдээлэл одоо байдаг. За үүнээс гадна хид удаа үл таних хүмүүс осор жамаагийн одоо биед нь халдаж зодох хил хамаар доромжлох гэдэг асуудлуудыг тогтмол гаргаж байсан гэдгийг одоо талигаж өөрийнхөө цахим хуудас болон хэвлэлүүдэд мэдээлж байсан. За та бүхний харж байгаагаар одоо Жангум одноо ихч одоо талигаж осор жамаагийн зургийг бариад майны ерөөл одоо дуулж байна. Энд бол нэлээд олон хүн цугларсан байгаа байдалтай харагдаж байна. За үргэлжлүүлэн бид та бүхэндээ одоо Жангум одноо ихчээс мэдээллийг тодруулах хүргье. За өнөөдрийн одоо ингээд талигажид эмгэнэл илэрхийлж одоо хүндэтгэл үзүүлэх юм зул өргөх ёслол болж байна. Энэ талаар та ер нь мэдээлэл өгөөж та ер нь хэдэн цагийн өмнө ирсэн бол За би өнөөдөр 15 цагт ирж бэлтгэл ажиллаа хангасан. Бас нөгөө энэ зөвшөөрлийн аавна гээд тэр 5000 ширхэлээ зүглүүлээд тэгээд нийслэлчүүд маань маш олуулаа бас хурж ирж дэмжлээ. Маш их баяртай байна. Тэгээд хамгийн их баярлж байгаа нь Дүүл буян компанийнхаа хамт олон залуучуудаа маш их баярлалаа. Талигажийн 3 өдөр гарах ажил явдлын хоол хүнсийг дааж байгаа рестораны хамт олонд баярлалаа. За миний зүгээс анх сошиалс мэдээ аваад маш их хэмзэлсэн. Мэдээж одоо хүн энэ хорвоо мэдээж аав ээжээс төрсэн баа шүү дээ. Тэгээд ингээд ганцаардаад эмнэлэгт маш олон хоногор сахиургүй байж байгаа дөөд болсон. Тэг ингээд одоо хойдын буйны ажил нь хаанд болох нь мэддэхгүй байна гэдгийг мэдээллийг аваад одоо маш их цочирдож хүлээж авсан сайхан хүүгээ алдсан байсан учраас тэгээд одоо ээжийн орлоод тэр орны нь олоо тэнд нь галт түлээд цай хоол хийгээд зул бариад байжээ гэсэн чинь цагтаагаас одоо нөгөө нотлох баримтуудыг устгаж гэр орнд хамаагүй орж болохгүй гэсэн учраас гэр орнд нь орж буяа их боломжгүй болсон. Тэгээд өнөөдөр одоо буйнаа нийслэлчүүдэд уриалаад энэ зул өргөх ёслолын ажлыг зохион байгууллаа. Тэгээ өнөөдөр энэ зул өргөх ёслолын ажлаа зүгээр нэг зул өргөж байгаа биш. Ухаарлын аян болгож би хийж байгаа. Ухаарлын аян гэдэг маань юу гэж хэлж байгаа вэ гэхээр хүн одоо энэ хорвоод зүүнний үзүүлэлээр тогтох будааны хувь тавилан амсаж ингэж ирчээд энэ хорвоогоос буцахдаа ганцаараа байж буцаж ерөөсөө болохгүй маа. Тэгээд одоо нийслэлийнхаа Монголынхаа бүх сайхан залуучуудыг аав ээжтэй инэрлтэй эмээ өвөдөө хайртай байж тийм ээ одоо арх тамхины энэ хор хөнөөл
арх тамхины хамаарал энэ хар тамхины донтолд тэгээд ийм одоо бусдаас гаж буруу ийм амьдралаар амьдрахгүй байгаасаа талигачийн өхөл өөрөө одоо хүнийг их зүвт утга учиртай амьдрахад Монголын залуучуудыг хурцлж, урайлж дэмжиж өгсөн болоо гэж бодож байгаа. Тэгээд Монголын залуучуудыг одоо талигачийн энэ ганцаардж харамсалтайгаар өөд болсон энэ үхлээс маш том сургамж авч залуучуудыгаа арх тамхи хорц сурчлаас хол байж, хар тамхины донтолтоос хол байж, аав ээжийнхаа одоо хайранд элэг бүтэн өмбөж ингэж сайн сайхан амьдарч яваасаа ингээд Монголын ирээдүйн хаач үе залуучууд элэг бүтэн л байгаасаа гэж энэ ухаарлын аяыг зохион байгууллаа да. Тэгээд та бас өмнө талигачийг таньдаг байсан уу? За бусадтай адилхан бас сошиалоор ингэж мэддэг байсан уу? Ер нь бол таньдаг байсан. Би Улаанбаатарт 2022 онд шилжиж ирсэн. Тэгээд 3 ширхэг шавгаар байсан барьчаад. Тэрнийхээ энэ байна. Энэ залууд би шувууны өвс юу захиалсан. Тэгээ энэ залуу надад хийж өгсөн шувууныхаа өөрийг хөргөж өгөх гэж зам дээрээс такси ирсэн чинь талигач таарсан. Тэгээ талигачийн таксигаар миний 3 шувууны өөрийг одоо хөргөж ирсэн. Тэгээд би богд шоуны үр. Тэгээд тэр үед талигач байна урт цагаан өвгтэй дүүхтэй ирээд би миний хүү ахиж битээ эр хүн байж одоо ийм муухай хуц өмсөж байгаарэ. Ахаад жангуу мэгч дээрээ эрэхтэй гоё эр хүн шиг уцлаад үсээ гоё засуулаад хөөхөн охин найзтай болоо тий. Хөөхөн хүүхдтэй болж ирээд их чин цаахар барьж ойж бэлгэлнэ гэд үнсээ цүг гутал бэлгэлдээд энэ тоос тийм. Манад нэг виски байсан тэрийг бэлгэлээд эр хүн шиг сайн сайхан амьдарч яваарэ гэд энэ хоёрыг үнсээд хооллоод бэлэг өгөөд явуулсан. Тэгээд тэрнээс хойш битээр одоо нэг байнга уцаар ярьдаг уулздаг хэд хэдэн удаагаас уулзаад тусламж өгч ирсэн би тусалж ирсэн. Тэгээд ер нь ийм л хөл холбоотой байсан да. Тэгээд сая сошиалоос гэд нас орсон одоо энэ мэдээллийг тэгэхээр сая хүн дээр хүлээж авсан. Өөрөө ч хүүгээ алдаад удааг байсан болохоор энэ мандаа хамгийн хэмзэгч хүлээж авж байгаа юм хинч тэр хүнийг хайрлсангүй тий. Эмнэлэгт ямар ч эргэл тойролтгүй хэрвээ тэр хүнийг эмнэлэгт тийм байдалтай очисон байгааг би сонссон бол очиж байгаад ядч хажууд нь 2 хоног ч гэсэн сахиад сууж авах байсан. Даанч би мдээгүй хинч надад энэ мэдээллийг өгөөгүй. Шууд л би сошиалээс өнгөрцөн гэсэн мэдээллийг авсан. Тэгээд өөрөө юм одоо хүүхдээ миний хүүгээс ялгаа юу авах маш их өөрчлөсөн. Талигачид юм бас зан ариш нь ямар хүн байсан бол одоо олон нийт бол яг сошиал дээрх нь одоо төрхөөр нь л одоо гадарлаад мэдээд идэв шүү дээ. Яг нь миний бодлоор зөөлөн сэтгэлтэй сайн л хүү байсан. Нөгөө нэг арх мархаа хэрэгэлсэн үедээ сошиалор нөгөө лайм ав хийхтэй хаяа одоо бүдүүлэг үг хараал хэлэл ер нь тэгтээ харьцаанаас хандлага гэдэг шүү дээ. Тэр хүний ганцаардуул тэр хүнтэй хүмүүс муухай харьцдаг учраас тэр хүн тийм хандлага гаргадаг байсан байх. Ер нь манай монголчууд харьцаанаас хандлага гэдэг үгийг маш сайн ойлгож байгаа хэрэгтэй. Хүн хүндээ зөв харьцаж чадах юм бол хүнээс зөв л хандлага ирнэ. Хүн муухай харьцах юм бол хүнээс муухай л хандлага ирнэ. Тэгээ одоо нэгэнт өөд бурхны тэнгэрт явцсан энэ сайхан залууг одоо бид нар өнөөдөр энд мэдээж шүүгээд яах вэ тий. Тэгээд одоо хамгийн гол нь сайн төрлөө олоосоо би одоо хамгийн гол нь ингээд нөө харж хандах хөнгөө гэр оронгүй учраас одоо зүгээр нэг тийм ганц бие хүмүүсийг нөгөө төрөөс нэг хідэн төгрөг гаргаалаа авчаал оршуулцдаг штэ. Тийм маягаар хайчхуйдэ гэж одоо имзэглсэн. Тэгүүлэхгүй тулд их хүний хадаа хайр твсэж өөртөө адилхан хүүгээ алдсан фэйсбүүк нь бүх хүүгүй ээжүүдээ бариалаад хойтынх нь буянг ажлыг бүгдээрээ нийлээд хийя гэж бодвол сошиал даахын постыг орсон. Тэгээд өнөөдөр маш сайхан байна. Нийслэлчүүд маш сайхан дэмжлээ. Тэгээд хоцор жамаа хүү маань мөнх хөг тэнгэрийнхаа оронд инх мөнх жаргах бахаа гэж бодчих. Тэгээ та бүхэндээ ч гэсэн баярлалаа. Хайртай шүү дүүрэн дүр яваараа. Тэгээд Монголынхаа ард түмэнд хэлэхэд хүмүүсээ бие биенээ амьдад нь л хайрлаж байгаарай. Өгсөн хойно бид нар 1000 уяглаад уулын чинь алтаа болсон ч тэр хүн нэгэнт эргэж ирэхгүй явчихж байгаа байхгүй. Тийм учраас амьд байхад нь л нэг нэгийг хайрлаж байгаарай. Аав ээжигээ ах дүүгээ хань ижлээ. Амьд байхад нь л хүндэлж хайрлаж байгаарай. Нэг энэ хороогоос явцсан хүнийг бид нар одоо өнөөдөр намайг жангуу мэгчэд надад зориулаад 5000 лаа аваад авчираад асууж энэ хагас үтсэн санд 2 3 шин нойргүй сууж хайлмаг бууз хийж зараад тэр мөнгөөрөө 5000 лаа авчираад тасааж ийн гэж асар жамаа хөө мэдхгүй шүү дээ. Тийм болохоор бид нэг нэгнийгээ амьдт нь л хайрлаж явах хэрэгтэй.
За бид талигаа жосорж амаагийн найз одоо арагш тогтох одоо залуутай уулзаад байна. За түүнээс мэдээллийг одоо тодруулъя. За юуны өмнө одоо харамсалтай байна. Найзгаа алдсан тань одоо эмгэнэл илэрхийлье. Тэглүү яг хөө өчтөр урчтэр гэдэг одоо тий урчтэр бас ингээд имидийг сонсоод мэдээж бас маш хүнд байсан. Тэгээ өгн бас нэг хогийн өмнө ирсэн бол амжид уулзах бас байх гэж бодож байлаа. Тэгээд өнөөдөр ингээд зул өргөх ёслолнэр ингээд маш олон хүмүүс ирсэн бай. Тэгээд Жанго модно гэдэг ихчдэг бас ингээд за ер нь бас найзхаа тий араас ингээд бас ингээд сайхан зул өргөөд ингээд бас төв талбай дээр Монголын арт юмтэйгээ бас ингээд зул өргөчий гэдэг нэг санаачиг гаргаад ингээд өнөөдөр зул өргөж байгаа. Тэгээд маш олон хүмүүс ирсэн бай. Өнөөдөр хийдэг гадаа хүүтэн байгаа ч гэсэн бас ингээд сэтгэлээрээ ингээд тий халуун дулаан сэтгэл ингээд өргөтөөд ирсэн хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр. За талигаа жосорж амаагийн хувьд 2024 оны 9 сар болон 11 сард удаадараа одоо хүнд ингээ хотголуулсан. Нэг нь болохоор үл таних хүнд ингээ хотголуулсан. За мөн удаадараа бас үл таних хүмүүст ингээд зодуулж хүчирхийлүүлж байсан. Энэ талаараач бас өөрөө мэдээлэл ингээд хийж байсан. Энэ талаар та ингээ мэдээлэл өгөөч. Тэгээд одоо гисээ ингээд одоо амар ихлэхэд хүлээлт ингээд хотголцоод надад хэлжсэн л та. Би тэрийг мэдээгүй байсан. Над руу ингээд залгаад найз ингэчлээ гээд яг хаа дээр мэдээж юм төрөний мөнгө төрөг мэдээж ингээд би чатгаараа тусалж исэн. Тэгээд тэр болгоныг би хэлээ яг хаа. Тэгээд хамгийн амар нь тэгээд одоо яахаараа ингээд за ер нь одоо юу хүчмээр юм бэ те яахаараа ингээд өчөрөөсөн тэгээд тийм хүнийг одоо дээрлэхийж байдгийн болоо л гэдэг одоо тийм бэлгийн чиг хандлага тий ямар ч байж болно хүнд өөрөө ч хэлжлээсэн би миний бэлгийн чиг хандлага ямар ч байж болно гэтээ намаа ингээд битээд ингэж дээрлэхэлтэйгээд аюу хэлжсэн бохоггүй за ер нь тийм л за танихгүй хүнд одоо хотголуулсан гэсэн тухайн үед одоо тэр хүнийг цагдаагийн байгууллагаас юу шалгасан болов ер нь бол танихгүй хүнд утгатуулаад тэр нь болохоор цагдаад баригдсан гэдэг хэлжсэн бохоггүй тэгээ яасан ийсээгээд би ингээд дараа ингээд яриад тэгж цагдаа нар бол юу надад барьсан гэж хэлсэн. Тэ тухайд барьсан. Тэгээд ямар хүн байгаа энэ тэр юм бэ гэсэн чинь надад тодорхой мэдээлэл өгөөгүй л дээ. Тэгээд одоо яагаад тэгж байгаа юм бэ гэсэн чинь мэдгүй ингээ би гаднаас гадар явж ирэхлээр юм болсон гэдээ надад хэлчихсэн л та. Тэгээд ер нь бол манай одоо хууль хүчний байгууллагч юм уу тэ ер нь бас аливаа юмыг бас ингээд одоо юу хий одоо мөнгөтэй биш мэдлэлтэй хүмүүсийн хэргийг амархан шидэд өгчт юм бэлээ. Одоо маань бидний шиг одоо ингээд ядарсан зүдэрсэн ч юм уу тийм иш мэдл муутай тийм хүмүүсийн асуудлыг яагаад шийдэж өгдөг юм бэ гэдэг зүйл дээрээс гомдолтой. Ер нь цаашдаа ч гэсэн бас ингээд ийм одоо кейсүүд чинь битээ ингэж одоо гараасаа гэж одоо бодож байгаа. Адилхан л тэгш хандах хэрэгтэй тий. Хүн чинь тэгш хүний ирэх гэж одоо ярддаг мөртлөө тэр ирэх нь байнга өдөр болгоно ингэж зөрчигдөж байгаа арцлыг юм биш үү? Энд чинь одоо хойд солонгос биш. Энд чинь одоо Африк биш тий. Тийм усад одоо ингэж хүн осорж амаа гэдэг хүний ирэх биш. Цаана далд болоо тий. Маш олон хүний ирэх зөрчигдөж байгаа гэж одоо би харж байгаа. Боддог байхгүй. Та энэ үдшиг найзаагаа дурсаад нэг тодорхой яриач найзаагаа дурсгал гэрэн дурсгалын зориулаа ер нь найз нь ямар хувааж сантай хүн байсан те өнөөдрийг хүртэл хамгийн тод сэтгэлд нь үлдсэн танд сэтгэлжин үлдсэн зүйлээ за тэгээд ерөнхийдөө бол айгүй хөвгчлөлтөө айгүй хөөрхөн тийм бид нар чинь их л бас л их цаг хугацааг одоо миний хувьд ч тийм бусад хүмүүсийн хувьд миний хувьд илүү цаг хугацаагаас хамт байсан гэж би боддог байхгүй яа бид нар хүртэл ингээд шоу хийж ингээд шоу хийж ингээд бид нар хамт ингээд байр төрөөсөж хүртэл хамт байлаа зайсан тэгэл ингээд за хэрэн тэгэл гой төрсөн зөндөл л маш их өөрхөн өөрөөрөө тэр хүн уудд иддэг байсан байж болно тэр хүн ямар ч хүн байсан байж болно гэтээ хамгийн бол хүнээрээ байсан шүү гэдэг зүйлийг л би бол ойлгосон. За одоо ингээд амнаас талигаа чи амнаас алдсан шалтгаан нь бас сошиал медиа дээр төрөл бүрээр бас мэдээлэл яваад байна л да. Яг ямар шалтгааны услмаас бас амнаас алдсан бол тэрийг бол ихэд бол одоо цагдаагийн байвал болохоор над тэр их чин ээжин хэлэхдээ бол яг гадны нөл бол байхгүй гэж хэлж байгаа байхгүй юу? Осолтын байдалтай болсон гэдэг байгаа. Тэгээ ихэд бол би бас тэр талын бас одоо хууль шүүгчнийхэн бас ингэ шинжилгээ тийжийнхэн бас ингэ асуудал бас гарах байх гэж бодож байгаа. Одоо талигаа чи гэр бүлийнхэн гарч ирсэн гэдэг мэдээлэл яваад байна. Энэ юу н хэр бодтой вэ? Тэгээ өөрийн төрүүлсэн ээж
ичээ орлоо гэдэг их чи одоо зөвхөн би хэлж байгаа юм шилээ сошиал хөрсөл явж байгаа тий ичээ орлоо гэдэг их чи би уулзаа хүний л одоо их юм бас өөрөөсөө гарсан болохоор би бас хэцүү байгаа шүү дээ тий бас сэтгэл санаа үнэхээр хэцүү байгаа би ойлгож байгаа ичээ харахад бол ичийн сэтгэл санаа үнэхээр тогтворгүй байна лээ тэгээд тэр үйл ичин гэдэг их чи бас ирсэн тэр хоёр хүнтэй би уулзсан яг хөө тэгээ одоо тэгээ тэр хүн рүү бас дайрч завчлаа яг хөө тий ингээд одоо бид нэр одоо тэр хүн босоод ирэхгүй гэсэн аш тий тэгэл аль дээр бас сэнзүүртэй анцсан дээр болж бодож байгаа. Өнөөдөр бас одоо өнөөдрийн үйл явдал хүндэтгэлийн үйл явдал бас нэлээд олон хүмүүс ирсэн байна. Та тэдэнд бас хандаж үг хэлээч. Маш их баярлалаа. Өнөөдөр ингээд би сая хэлсэн гадаа хэдий хүүтэн байгаа ч гэсэн ингэж сайхан сэтгэлээрээ халуун дулаан сэтгэлээрээ ингэж ирж байгаа хүмүүстээ маш их баярлалаа гэж одоо хэлмээр байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай найз минь шиг манай осир жамаа шиг тэ бити олон хүн бити ингэж гадуурхагдчих тэ олон хүн бити ингэж одоо нийгэмдээ хавчуулагдаж энэ сайхан Монгол төрчөөд одоо үнэхээр тэгж одоо хэцүү амьдрмэргүй шүү дээ тий. За тэг ямарсан тэгээд та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд найз маань Тэнгэрийн орноос хараад бидний бас баярлж байгаа байх гэж үнэхээр итгэж байна. За баярлалаа.